За дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ 26 онд 27 онд 6.5 28 онд 6.5 энэ хотлаа. Бид нар бүгдөө мэдж байгаа шүү дээ. Энэ хотлаа тоо. Би бас ихний хилцүүлгэн дээр нь ч хэлсэн. Тэр 5 номер 6 номерын дарганараас асуулт асуусан. Хэрэглээний үнийн түвшин өсөлтийн түвшин инфляц худлаа. Өнөөдөр 7% байхгүй. Өнөөдрийн тоо байхгүй л да. Өнөөдөр бол нэг 8.3 гэж байгаа. Тэр бас худлаа. Аргачлалаа өөрчилсөн юм уу, яасан юм мэдэхгүй. Гэхдээ та нар өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ одоо тэгээд нэг асуулт асуугаад эхний би үгүй хэлээд хэдэ. Асуулт асуугаад одоо эхний хилцүүлэг, хоёр дахь хилцүүлэг дээр хариулсан хариултуудаа сонсох учраас нэг асуулт асуугаад яах вэ? Эцсийн хилцүүлэг учраас би дүгнээд бас нэг хэд хэдэн зүйл хэлье. Чид 3 минутнаас явж байгаа юу те. Энэ эдийн засаг маш хүндэрсэн. Одоо бүгдөө мэдж байгаа. Тэгээ ийм хүндэрсэн байхад хэдэн төсөл вүлээ? 15 мега хэлөө юу гэлээ? Ямар мөнгөөр яаж хийх гэж байгаа. Тэгээд иргэдийн амжиргаа маш суларсан. Долларын шиг одоо долларын нөөцийг өштэй Ганбатарга 5 тэрбум доллар байна гэж зарлахад одоо өмнөх засгийн газрын үед доллар 3300 орж ирсэн. Өнөөдөр 5 тэрбум болоод тэгээд зарлахад долларын ханш эсрэгээс өсөд байгаа шүү дээ. Тэгээд доллар ч олдохгүй байна. 2-3 ханштай байна. Тэгээд эдийн засгаа ярьдаг хүн байхгүй. Тэгсэн мөртлөө тэрнтэй алдсан, энтэй алдсан тэр юмыг ил гаргаж тавина, энийг гүн чинь ядууралтайгаа алдах хэрэгтэй шүү дээ. Би 16 оноос хойш эдийн засгийн асуудлаар ийм үг хэлж байгаа. Уул нь өмнөх засгууд дээр бол эдийн засгийн хувьд бол бас нэлээд одоо тийм дэвшилттэй зүйлүүд урагшаага ахдаг байсан. Зөв бурууг нь хэлж ойлгуулдаг байсан. Одоо үнэхээр нэрээ энэ одоо гадаа ард иргэдийн амжиргаа ямар байгааг одоо мэдж байгаа байх л гэж би энэ найдаж байгаа. Одоо бүгдөө одоо уул нь бол мэдж байгаа болоо гэж. Энэ за би 1 минутаа нэмээд авчи. Ганбаатар гишүүний 1 минутыг нэмж өгье. Энэ одоо зөвхөн нэг жишээ хэлэхэд бол энэ ирээн бомбт болоод Тинжин бомбт дээр энэ тэр түгжрэл тийм зүйл байха болсон билээ шүү дээ. Энэ юуг илэрхийлж байгаа вэ? Сайн ажиллаа тэрийг түгжрэлгүй болгоцсон юм байхгүй шүү дээ. Монгол улсад бүтээн байгуулалт байхгүй байна. Монгол улсын иргэд худалдаа авах чадваргүй байна. Түүнээс биш нэг одоо тэнд нэг дарга нар сайн ажиллаа тэр контейнерууд нь яваад түгжрэл нь арилцсан гэсэн үг биш. Энэ одоо эдийн засгийн асуудлаа ярих хэрэгтэй шүү дээ. Эдийн засгаа яах? Одоо намар юу болох? Хавар юу болох? Намар. Энэ тоо баримтан дээр тулгуурлаад ярьдаг хүмүүнээс хаалах. Оо тэрийг хэрэгжүүлэх гэсэн чи инглээ, энийг хэрэгжүүлэх гэсэн инглээ. Энэ мөнгөө юугаар хийх гэж байгаа юм? Энэ төсвийн өрөөний тэнцэл гэдэг энэ тоо худлаа. За Ганбаатар гишүүн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн үнэмшлэг байна гэдэг нь шүү дээ. Гэхдээ Дэлхийн банк валютын сан бол 6.2 6.3 гэсэн юм билий те. Тэгээ та нар тооцоо судалгаа хийсэн талаар бас тайлбар өгье. Инги доктортой байдлын зөвлөл тэгээ засгийн газраас хэн хариулах юм? Ерөн зүгээр яг тайлбарлчих та нар. Бас энэ чинь нийгэм үзэж байгаа учраас тайлбар хэрэгтэй. За 5 номер тэгээд доктортой байдлын зөвлөлөөс нэг нь. За 5 номер хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн яамын их юм болон инфляц одоо бол нэг 8.6% байна.
Энэ ондоо нэг 9 гаруй хувьтай жилийн дундчдэрээ байна гэж бид төсөөлж байгаа. Эх оны тухайд бол 7%. Тэгээд тэрнээс цаашаа 6.4%, 6% буурна гэж ингэж оруулж ирсэн. Өмнөх жил бол төсвийн нэмэлт оруулж ирэхдээ 5%, 4% гэдэг төсөөлөл оруулж ирсэн. Тэгэд энэ төсөөллөө баг зэрэг нэмэгдүүлсэн байгаас шалтгаан нь бол одоо яг дэлхийн зах зээл дээр болж байгаа түүх эдийн үнийн үнэлттэй холбоотой валютын орлого буурсан. Энтэй холбоотойгоор ханшаас үүдэлтэй инфляцийн дарамт цаашдаа нэмэгдэхээр байна гэд инфляцийн хүлээлтийг баг зэрэг нэмэгдүүлсэн байна. Цаашаа буурах хандлага нь бол ерөнхийдөө зорилт гэсэн агуулгатай. Тэрнээс гадна зорилтын тухайд бол Монгол банктай бас энэ зорилтын агуулга нь бол нийцтэй байгаа. Энэ зорилтод яаж хүрэх вэ гэхээр илүү засгийн газар талаас бол нийлүүлэлтийн гаралтай инфляци бууруулалт дээр нэлээд анхаарал хандуулж байгаа. Нийт инфляцийн нэг 40 орчим хувь нь нэг хүнсний инфляц гэдэг. Хүнсний инфляц бол энэ хүнсний хувьсгалын хүрээнд нийлүүлэлтийн гаралтай хүнсний инфляц нэлээд буурна гэсэн юм тооцоотой байгаа. Дээр нь бас валютын нөөцийг нэмэгдүүлэлттэй холбоотой экспортын бие хэмжээгээ буулгахгүй байгаатай холбоотой олон ажлууд засаг дээр хийгдэж байгаа. Энэ нөлөөний хүрээнд валютын нөөц бол энэ түвшиндөө хадгалагдана гэсэн ийм төсөөлөлтэй байна. Тэгэхээр ханшин дээр нэмж дарамт орж ирэх нь бага болов гэсэн ийм хүлээлттэй байна. Тэгэхээр эх ондоо бол нэг 6-7%-тай байгаа эх оны төсөөл. Тэгэхээр 7% орчимдоо бол галчна гэсэн ийм тооцооллыг хийгээд оруулж ирсэн байгаа. Ямар загварчлал ашиглаад байгаа? Загварын хувьд бол хид хідэн ялгаатай. Яг эдийн засгийн өсөлтийг тооцоход бол яг нөгөө үндэсний тооцооны системээ дагаж хийдэг. Яг эдийн засгийн үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг бол нэг тийм бүтцийн загвар ашигладаг. Энэ загварыг бол валютын санч ашигладаг, Дэлхийн банк ч ашигладаг, ADB ч ашигладаг. Тэрнтэй л адилхан яг Монголынхоо эдийн засагт илүү тааруулж тохируулсан тийм бүтцийн загварууд ашиглаж байдаг. За 4 номер хариулчих юм уу?